2016 оны улсын их хурал болон аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр 7 цагт эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд Булган аймагт нэрсийн жагсаалтаар 39,916 сонгогч саналаа өгнө. Мөн аймгийн хэмжээнд 68 санал авах байр ажиллах юм а. Булган аймгийн 5 дугаар баг буюу сонгуулийн 5 дугаар санал авах байрны санал хураалтын нээлтний ажиллагаанаас мэдээллийг бэлтгэлээ. Тус санал авах байранд санал хураалт эхлэхээс урьд санал авах машиныг сонгуульд оролцогч нам эвслийн ажиглагч санал өгөх иргэдийн төлөөллийг байлцуулан лацтаж санал авах машиныг бэлэн болгосон. Ийхүү 7 цаг санал авах байранд төрийн дуудлал ашиглан сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхэлсэн юм а. Урьдчилан санал авах хайрцгаар авсан 19 сонгогчийн саналыг тоолж санал тоолох машин саналын хуудсыг уншуулан тэмдэглэл хөтлөн санал хураалт эхэлсэн. Өнөөдөр 2016 оны 6 сарын 29-нд улсын их хурлын болон аймаг нийслэлийн сонгуул эхэлж байна. Тэгээ өнөөдөр бол манай хэсгийн хороо Булган аймгийн 10 дугаар хороо 5 дугаар хэсгийн санал авах байр өглөө 7 цагаас эхлээд хуулийн дагуу бүх ном журмынхаа дагуу санал авах үйл ажиллагаа маань эхэллээ. Тэгээ өглөө бол бид нар 7 цагаас зөөрөн битүүчлэн хайрцагныхаа саналыг уншууллаа. Түүний дараа хамгийн өндөр настан, хамгийн залуу, хамгийн анх удаага сонгуульд өгж байгаа сонгогчдынхаа саналыг авлаа. Тэгээд одоогор бол санал авах үйл ажиллагаа маань хэвийн хуулийн дагуу явагдаж байна. Тэгээд сонгогч та бүхнийг сонгуульд идэвхтэй оролцоорой. Мэргэн сонголтоо хийх болтугай гэж ерөөё. 2016 оны төрийнхөө сонгуульд би өнөөдөр ахмадын төлөөлөл болж орж байгаадаа маш их баяртай байна. Ингээд төрмөн төвшин түмэн олон минь амгалан сайн сайхан байж энэ сонгуулаа амжилттай өгөхийг бас нэгт иргэдээсээ бас хүсэж өрөөж байна. Тэгээд ер нь манай төр төвшний гэдэг бол түмний бидний сонголт учраас бас төр маань үнэн байж бидний сонголт маань үнэн байх болтугай гэж хүсэж өрөө төө. Энэ удаагийн сонгуульд сонгогчдын санал тоолох 70 машиныг 68 санал авах байранд байрлуулж саналын хуудсыг уншуулах ажлыг зохион байгуулж байна. 39,916 нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэдээс 930 сонгогч зөөврийн хайрцгаар урьдчилсан саналаа хураалгасан байна. Аймгийн сонгуулийн хороо санал хураалтын явцыг 12, 17, 22 цагт хэсгийн хороодоос авч сонгогчдын эрс ямар байгаа талаар сонгуулийн ерөнхий хороонд явуулна.